За сайн мэцэнэ сонсогчдоо үзэгчдээ The Conversation with Gisette podcast-ны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн маань зочноор Trends сегментний үүсгэн байгуулагч одоо social ертөнцид Балушка нэрээр танигдсан Балу эрдэнэгч маань манай студид ирсэн байна. Тэгээд за ярилцахаар цаг гаргаж өөрсөнд их баярлалаа. Бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээ би бас аюух баярлж байна л да. Яасан бэ гэхлээр одоо эн чинь нөгөө нэг яг янз бүрийн коронавирус энтергэлтэй ард түмэн амар айц үсттэй байгаа үед ингээд цаг заваа гаргаад яг манай студид манай урилгыг хүлээж авч ингээд ирсэн бод маш их баяртай байна. Тийм байгаа юу? Айц үсттэй байгаа. Харин тэ хадаа мэдгүй яг надад нэг тийм ойрд ажиллаад тахад жишээ нь манай жимийн багш юугаа масктайгаа зааж гин. Тэгэхээр зүгээр юм нэг сонин амьдрал ингээд яг маскны ард хэвийн үргэлжлээд байгаа надад бас сонирхолтой харагдаад. Тэ танаас төвчгсөн юм. Харин тийм бүүнээ масктай хэвийн үргэлжлээд сонирхолтой л байна. Кино ш. Гиснээс бас нөгөө нэг та сүлд яасан бэлээ. Нэг ретвит хийсэн бэлээ. Коронавирус ингээд болоод бэж хахад төрийн ортонд ингээд хар зах ажиллууллаа гэд тэгсэн чинь тэнцээ нэг 8 чи ингээд урлагийн ингээд үнэт бүтээл дээр хадаас ингэж зоосноо ингээд яасан байна гэдгийг ингээд 8-аар эрхлээ явж байгаа гэдгийг та нэг ретвит хийсэн байсан шүү. Тэрийг та юу гэж утсан? Тэр айгүй юм одоо нөгөө символ гэж хэлдэг штэ. Ийм бэлэг тэмдгийн чанартай асуудал гарсан байлээ. Би тэрийг хадаас хадсан гэж мдээгүй байхдаа урд өдөр нь хараад хүмүүс юу айгүйх дургуйслаа илэрхийлсэн штэ. Харин тийм. Тэгэхээр тэр чинь шуурсан. Олон нийт юу нэгэд би нэг их сүлийн үед хэлдэг болчиход яа харахгүй нэг юм ухаантай байгаа байхгүй юу. Тэд чинь нэг тийм ухаан байгаа дотор нэг юм энэ ингэж болохгүй дээ гэсэн мэдрэмж нь байгаа учраас дургуйслаа илэрхийлээд байгаа шүү. Тэгэхээр эн чинь одоо арилжаа 8 гэдэг бол мэдээж нийгмийн нэг чухал салбар тий орлого олно хүний аж ахуйг тэтгэж байгаа. Гэхдээ нөгөө хүний амьдрал чи өөрөө тэрнээс хамаагүй өргөн үрээтэй агуулга тий. Тэрэн дотор ч одоо соёл урлаг байна, оюун санаа байна, шашин мөргөл байна тийм үү? Харцангуй яг арилжаа гэх юм уу бизнесмен болохоор илүү хүний нэг илүү биологийн хэрэглээ гэх юм ахуй хэрэглээ энэ тал руугаа байдаг шүү дээ ер нь. Тэгэхээр тэр чинь миний бодлоор олон нийтэд гэх юм уу ард түмэнд төрийг юу гэж үздэг вэ гэдэг одоо концепт нь хүндэл нь илүү тэр өргөн агуулгаараа байдаг учраас тэрийг ингээд авчиад ганцхан тэр нөгөө амьдралынхаа нэг л хэсэг энэ гадуур байгаа нэг хэсэг болгоод хувиргачаар дургуцаад байгаа байхгүй. За ингээд дургуутч дуусаагүй байсан чинь бүр бэлэг тэмдгийн чанартай жинхэнэ одоо нөгөө нэг тэр амьдралын бусад гоо зөө сайн сайхан уран сайхан урлаг тэрийг илэрхийлж байгаа бүр бэлэг тэмдгийн тэр олуулаа нийлж бүтээсэн бүтээл дээр нь хадаад хайцсан байхгүй тий. Тэр өөр надад чинь тэгэхээр чин зэрэг өөрөөр хэлбэл төр өгөнд ингээд нэг урдаа байгаад ч юм уу нэг төрийг нэг арцсангуй Монголын соёл шүү дээ. Илүү нэг дээр оршоод ч юм уу тий. Тийм олон нийт нь урдаа явж байгаагийн л энэ яг илэрхийлэл болоод байна л да. Харцсангуйгээр концепт гэх юм уу ингээд ойлголтын хувьд хүндлээд гэх юм уу илүү ингээд юу байгаад байдаг. Концепт нь бол байгаад байдаг. Тэрийг нь болохоор дотроос ингээ алаад байдаг. Аливаа үнэлэмжүүдийг тий үнцүүс рүү хадаас хадаад штэ. Энэ сте айгүй юм бэлэг тэмдгийн чанартай. Ийм юм болсон байлээ. Ингийн юм шиг мөртлөө. Бас хүмүүс амар яасан байл л дээ. Тэрний 8 ч хүмүүсийг айгүй их яаж ийна. Тэнийг мангараар нь дуудаж. Тэр нь болохоор надад ингэ санагдсан. Одоо тэр хүмүүс бол тэнийг мангар гэхээс илүүтэйгээр зүгээр одоо victim гэх юм уу одоо монголоор хэлэх юм бол зүгээр тэр хүмүүсийг үндэ мэдхгүй байгаа. Гэхдээ мэдхгүй байгаа нь тэр хүмүүсийн бас буруу юу гэвэл үгүй. Яагаад тэгэхээр яг тэгж ингэ шуурснаас хойш л одоо хүмүүс чинь ийм том ийм гайхамшигтай ийм урлагийн сод бүтээл байд юм байна гэж дүнжнийг мэдэж эхэлж байгаа шүү дээ. Гэтэл дүнгижл бид нэр ингээл арай гайгүй гэсэн ч юм уу мэдгүй хүмүүс нь ингээд мэдэж эхэлж байхад тэнцээ байгаа яг бараагаа зарах гээд ирсэн хүн бол одоо мэдгүй хатах нь марга аргагүй ч юм шиг тий. Тэр хүмүүсийг бас тэг шүүмжилсэн үү? Шүүмжилжсэн. Одоо мэдгүй миний фэйсбүүкийн орчинд бол бас яг тийм юм явж исэн. Одоо яг төр талаа одоо юу гэмэр чинь тэрийг зохион байгуулж байгаа хүмүүс талаасаа илүүтэйгээр жоох ингээд мангар юмнууд идэх юм. Асуудлыг ингээд жоохон ангилж харах юм бол ийм штэ. За ёс зүй өнтер гэдэг жоохон энийг тэр хувь хүмүүсийн ёс зүй гэдэг төр хойшин тавих юм бол
Хариуцлага гэдэг чинь харьцангуй ингээд ерөөхдөө системийн юм уу дөрвийн асуудал шүү дээ. Тэг хин хариуцлага хүлээх ёстой юм гэдэг. Тэр чинь тэгээд тэр ордны одоо зохион байгуулж байгаа гэх юм уу тийм үү? Тэр хүмүүсийн гар дээр ядаж 5 зүйл залттай дүрм сануулга тавьсан юм уу? Угаасаа ороод тэр хүн чинь бараагаа зарах гээд орж юм чинь. За тэгэхээр энэ хин хариуцлага хүлээх ёстой вэ? Хэнийг буруутгах ёстой вэ гэхээр над нэг юм Монгол хүмүүс нүднийхээ өмнө харагдаж байгаа ингээд нөгөө хүчгүүгээ барьж аваад ингээд зодтолтоод идэг юм тал байдаг санагддаг байхгүй. Аль хүчтэй нь буруутай шүү дээ. Тэр ордныг баг хин хамгийн хүчтэй юм тий. Тэр ордонд байгаа тэрийг зохион байгуулж байгаа юм сэтгэж байгаа илүү боломжтой байгаа. Илүү тэрийг ойлгож байгаа хүмүүс нь илүү буруутай шүү дээ. Худалдаачин гэдэг хувь хүн рүүгээ буцаад орох юм бол тэнийг асуудлыг хоёр өнцгөөс харах юм байхгүй юу? Нэг нь бол тэр хүмүүс чинь сая хоёлаа ярьж байгаа шиг амьдралыг зүгээр дээр худалдаа арилжаанаасаа илүү том хүрээнд урлагийг оруулаад өөрөө өөрийгөө одоо бүтээсэн байна уугүй юу гэдэг энэ аюул суур асуудал руу явна. Тэр ханыг чи юу гэж бодох вэ те? Хатаасаа хатахгүй юу? Энэ маань болохоор ингээл цаашаа одоо нөгөө бөөсний үлгэршил манай улсын хүн төлөвшөл боловсрал гэдэг ингээ яваад байна шүү. Үгүй нөгөө талаас нэг юм жоох юм экстрим өөр талаас харах юм бол duty одоо миний үүрэг те би юу хийх гэсэн юм заах гэж орсон. Тэрийгээ чи 100% хиймээр байгаа байхгүй юу? Харин тийм бас хиймээр ш. Бас харагдуулчмаар ш. Харин тийм хиймээр байгаа байхгүй те. Тэгэхээр тэр хиймээр байгаа тэр дундуур нь зохицуулт их үүрэгтэй байсан хинбэ гэдэг рүү л бид нар олон нийт харцангуй миний харж ирснээр өгн тийшээ бас шөмжлээд байгаа шиг үлээ л те. Ордны талынхныг. Тэр бас нэг ойрд харагдсан нэг тийм амар хөнгөн юм шиг мөртлөө хүмүүсийг тэмдэг тий. Гүнзгий бас нэг агуулгатай тийм юм байсан. Тэгээ би бас ингээд үргэлжлүүлээд Твиттерийг ингээд гүйлгэлээ. Таны Твиттерийг чинь тэгсэн чинь юу бас нэг айгүй сонирхолтой надад айгүй ойр байсан твит нь болохоор нөгөө нэг залуучууд ер нь одоо өөрийнхөө доод үеийн хүмүүстэй ингээд уулзахад маш гоё болдог шүү. Одоо бидний доотлын үеийнх юм шал өөрөөр сэтгэж ингээд хамаагүй илүү ингээд нэг өөр давлгаа ингээд үүссэн байна. Бидний дээшээ үеийнх юм бол одоо ичиг гэсэн нэг тийм санаатай яг юм твитээсэн. Тэгээд бас респонс бас айгүй сайтай. Тэгэхээр яг тэрнээр болохоор арай жоох юм өөр давлгаа үүсээд байна гэдг нь яг ямар өөр нь яг ямар өөр байна вэ? Тэний харж байгаа нь. Наадах чинь нэг юм эхлээд тэр яг би өмнөх үеийнх нэг эхлээ ярьчих тий дараа нь залуучууд ярих юм бол тэгэхээр нөгөө доор нь чи бодвол харсан л байлгүй чиний аав ээж чинь өмнөх үеэстэй гээл тий. За эн чин өмнөх үеигүү аав ээжгүй үнцүүлгүй хүн гэж юу байхгүй штэ. Гэлээхтэй бид нар энэ хувийн одоо энэ байгалийн гэх юм уу харилцаанаасаа илүү өргөн хүрээнд ямар үе яваад өнгөрөв манай энэ үеийн алтан оноо ямар байсан бэ гэдгийг одоо харахаас өөр арга байхгүй шүү дээ. Тийм. Тэг ерөөхдөө би тэр твитэд бол бас юм энгийн түрүүний миний хэлдгээр үргэлж илүү хүчтэй, илүү боломжтой байсан, илүү хариуцлага хүлээнэ гэж хэлээд байна ш. Тэгэхээр илүү боломж донд явж исэн тэр одоо шийдвэр гаргаж исэн улс төрчид гэх юм уу те төсөв мэдчихсэн тэр үеийнхний хэлээд байгаа байхгүй. Тэдний чи ах эгч нар энэ төр гэж жоох юм нөгөө нэг инсайдер үг гэж хэлдэг штэ. Тийм үг бас үүсчихэд байгаа юм л та ах эгч нар гэдэг. Тэгэхээр зэрэг эднэр маань тэр ах эгч нар маань юу вэ гэхээр ийм байгаа юм л та. Би тэр хүнийг 55-тай, 65-тай гэж жишээ нь шүүх гээгүй шүү дээ. Тэр бол байгалийн зам. Зүгээр манай энэ систем гэдэг юм чинь одоо би уучлаарай энэ гоё залуучууд үздэг подкаст чинь. Үгүй зүгээр. Юу вэ гэхээр систем бол бодиттой байхгүй юу? Бодиттойгоор одоо жишээ нь эзэнт гүрний хэлбэртэй улс төрийн систем оршиж исэн. Илүү одоо феодалын маягтай энтергээл те. Тэрнтэй адилхан одоо тэр манай улсын туулаад гарсан коммунист одоо яг хөө социалист гэхээр коммунист гэхээр аль нь жоох юм онлын марантай байдаг. Гэхдээ тийм одоо төр нам хоёр нэг байдаг систем. Бас бодиттой байхгүй. Тэрийг бодиттой гэдгийг одоо өөрөөр хэлбэл 90-ад онд ч юм бол айгүй романтик ингээд за ингээд дуусчлаа гэж бодсон байхгүй. Гэтэл чин тэр системийн хүний сэтгэлгээнд үлдээсэн уул мөр тэ тэндээс системийн тэр хүнийхээ энэ дотор шингэж үлдснээсээ болоод улсын орны системд гэх юм уу нийгэмд гарч байгаа үр нөлөө энэ нь бүр ингээ академик энэ онлайн судалгааныхаа түвшинд зөндөө олон оронд ингээ судлагтаад
Жишээлх юм бол одоо энэ постком орнууд гэгддэг энэ төргээл тэнд дотор чинь одоо саяхан манай түрүүжил Чехийн тий арчлын гажуудл энэ төргээл янз бүрийн сэдв яваад шүү дээ. Тэгэхээр эднүс чинь хаа байсан тэр жишээн тэр Славын оронтой яагаад манай энэ нүүдэлчин Монголын зарим нэг устын шинж тэмдэг нийгмийн одоо ийм эмгэг гэх юм уу давхцаад идэв. Өөрөөр хэлбэл өмнө нь оршин байсан систем нь бодтой тэндээс үлдсэн үр дагавар нь бодтой байхгүй. А тэрийг агуулж байгаа тэр хүмүүсийн одоо магадгүй та нарын ч юм уу миний ч юм уу амьсгалж байгаа амьдарч байгаа хот иргэн тойрны энэ амьдралд үлдээж байгаа одоо лигасэ гэж хэлдэг шүү дээ тийм. Өв нь бас бодтой л биш үү. Тэрийг тэгээ бид нар одоо ингээд ярихгүйгээр цаашаа чирээд явна гэдэг чинь. Одоо би бол ингэж бодож байгаа. Би 80-аад оных гэхээр бид нар чинь нэг 2000-аад он төгсөө те нэг бас та нарыг бодвол нэг юм жоох юм соцком юу шинж тэмдэг байгаа штэ. Гэхдээ бол энэ яг манай шилжиж ороод хийх гээд байгаа энэ нэг чөлөө зах зээлийн эдийн засаг гээд байгаа ч юм уу энэ арчилсан тогтолцоо өнтер гээд байгаа чинь миний бодлоор анхны метрууд нь бид нар аахгүй. Тэгэхээр бид нар одоо яах юм ингээд шүүгээд эсвэл та нарт нэг тийм зай чөлөө гаргах гээд ингээд явах бол үүрэгтэй гэж бол би бодод байгаа. За хоёрдугаар залуу үеийн үед юу нөр байна вэ гэж та асуусан шүү дээ. Тэгэхээр энэ дээр би хоёр зүйл энэний өмнө би бас нэг сая компанийнхантай ярьж байгаад хэлсэн. Хоёр зүйл байхгүй. Нэг нь бол яг саяны миний хэлсэн шалтгаанаар та нарын өсч өндөрсөн бас систем эрхчлөөтэй байсан бас бодтой байхгүй. Тэ? Тийм учраас танараас арай юм илүү эрхчлөөгүй, интернетгүй, компьютергүй, смарт утасгүй тийм орчинд өссөнөөс ерөнхий шинжээрээ бол өөр байх нь бас мэдээжийн үр дагавар шүү дээ. Бас тэр бодтой. Тэгэхээр зэрэг одоо би ингээл түрүү жил хятад явсан, Орос явсан тэргээл ингээл ч том одоо эмпайрууд ингээд том гүрнүүдээр яваад эргэж ирээл харахад жишээ нь надад ингээл play time дээр байж байгаа залуучууд эдрийг харахад гарцаа авахгүй одоо та нар бол эрхчлөөний бүтээгдэхүүн байхгүй. А та нар тэрийг яг уу нөгөө төрж үзээгүй хүн төрөхгүй ах ямрыг мэдхгүй гэдэг юм. Мэдхгүй л байхгүй юу? Би бол эрхчлөөний бүтээгдэхүүн юм байна. Би бол эднээс энүүгээрээ илүү өөр юм байна ч юм уу те. Тэгэхээр зэрэг тэрэнд нь би одоо магадгүй хин нэг одоо чамд ч юм уу те итгээд байгаа гэхээс илүү би эрхчлөөнд итгээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг бас харахаар нэг тийм юу санагдаад байна. Ийм баталгаа яг ингээд нэг тим байна да гэдэг надад бас ихтгэл өгöd байгаа. Фидбек өгöd шүү дээ. Хоёрдугаарх нь арай илүү одоо сэтгэл зүйн гэх юм да илүү. Хоёр дахь нь болохоор саяных шиг ийм бодтой ийм реалны шалтгаануудаас илүү чи ерөөсөө итгэх хэрэгтэй байхгүй. Би ерөөсөө чамд ингээл итгэнгээ шийдчих хэрэгтэй байхгүй. Эн чинь буцаагаад ингээд харилцан процесс бүтээн штэ. Би чамд итгэхгүйгээд ер нь тэгтээ яах юм бэ тийм үст. Би зүгээр итгэнгээ шийдчих байхгүй. Хүн чамд итгэж яхад бол чиний одоо буцаад яах вэ гэдэг чинь бол итгэхгүй байгаагаас шал өөр шүү. Тэгэхээр өөр сонголтууд итгээд үзэхээс өөрөөр итгэж болох байсан уугүй юу гэдгийг мэдэх боломжгүй гэдэг чинь гоё үг байхгүй. Тэгэхээр зөвхөн нэгдүгürt бол би баг саяны янз бүрийн системийн шалтгаан одоо тий анализ гэдэг юм уу эсвэл рационал юм учир шалтгаануудаас илүүтэйгээр баг зүгээр нөгөө юу гэж хэлдэг штэ. Сэтгэл зүйх юм spiritual гэж хэлдэг штэ. Оюун санааны хувьд те шууд шийдэж байгаа байхгүй. Тэгээ би зүгээр шийдэх ёстой гэд бодоод байгаа манай үеийн энэ. Тэрийг дээшээ жишээ над дээр өмнөх үеэс ирж байгаа одоо юу гэдэг те яаж хандж ийн энэ гэдэг би ч бас өөр оронд байсан юм чи харьцуулж мэдэн штэ. Итгэхгүйгээ шийдсэн байхгүй юу манай үе чи. Тэ? Тэгэхээр би тэд нар ингээд тийм байх ямар их ч бас мэдчихэж байгаа болохоор бид нар бол тийм байж болохгүй дээ л гэж бодож байна. За тэгээд юу таны хувьд ингээд айгүйх үзэл бодлоо хүчтэй ерөнхийдөө ингээд илэрхийлж байгаа шүү дээ. Нэг тийм имиж ингээд ер нь байгаа шүү дээ. Тэнгуультаар эргүүлээд хүмүүсээс ирж байгаа одоо тэр фидбек, комментууд ер нь ингээд нэг паттерныг ингээд харангуут ер нь ямар байдаг. Одоо миний яг асуух гэдэг асуулт юу гэдэг тэгэхээр би бас таны нэг нийтлэлч унссан байхгүй юу?
эмэгтэйчүүдийн талаас ингээд айгүйх битсэн. Тэгэхээр тэнцэнээс би ямар асуултыг асуумаар ирсэн бэ гэхээр яг ийм хүчтэй дуу хоолойтой ч юм уу хүчтэй характертай эмэгтэй хүн одоо яг манай нийгэмд ч юм уу яг энэ орчин тойронд ер нь маасыг яаж ингээд хүлээж авч байна вэ? Тэр за одоо чинь би чамайг айгуу том асуулт ч гэхдээ яг ингээд хоёлаа ингээд багцлаад байхгүй нэг тийм нөгөө жишээ нь шувуу ингээд зилж явах дуртал нь 40% салхины ачаал авдаг энэ төргээд тэгдэг штеп. Гарцаа байхгүй юм соёлын нэг тийм салхи зүсч юм шиг ачаал энэ төр бол яг ирдэг л дээ. Тэгэхээр би чиний асуулт чинь жишээ нь би хүчтэй гэж өөрийгөө хэлэх энэ төр бол утгагүй шүү дээ. Тэ хичмээр шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь чи тэгж харж байгаа юм байна. Би харин тийм миний өнцгнөөс л яг ингэж харагдаж байгаа болохоор тэгээд яхад бол нэгдүгээр тэрээ үнэхээр тийм байгаа бол тэр бол мэдгүй миний бодлоор давуу тал нь илүү их харцангуугаар шүү юу байна. Нэг тийм харцангуугаар бол хүүсийн харилцаанд те гоё мэрхтгш байдал гэх юм уу тодорхой юм би хүрээллийн ялгаа байна гэж бодоод байгаа байхгүй. Ерөнхий ингээм манай нөгөө нийгмийн одоо боловсролын нэтрээсээ болдог ч юм уу соёлын уламжлалын чанартай асуудлууд бол байна. Гэтэл чин тэндээс магадгүй миний амьдарч байгаа хүрээлэл орчиндөө ч юм уу бараг л илүү юм боломж их гарч байгаа юм шиг санагдаад байгаа. Давуу тал бол илүү их. Нөгөө талаар бол чи ямар байх вэ гэдэг чинь жишээ нь нөгөө реакцаас хамааран өөрчлөгдөх чинь бас нэг юм юу хулхна шүү дээ. Харин жоон тэнэг би ингээл нэг ийм байнгут хүмүүсийн стереотипыг одоо эмзэг газрыг хөндөөч юм уу ингээд ташгүй. За би нэг ийм баймаа гэдэг ч юм бол жоон тийм нэг юм хулхны маяг юм болох гэдэг байхгүй. Харин тийм тэгэхээр нэг үр дагаврыг эсвэл би нэг яадаг юм болов. Их бодож тооцож моцож үйлдэл хийдэг юм болов. Одоо яг энийг сая ингээд асууж байгаа нь юу вэ гэхээр одоо би дөнгөж ингээд жишээлбэл 20 гараад явж гин те их сургуулаа төгссөн. Тэгээд яг ингээд тодорхой хэмжээнд ингээд ажил хийгээд тэгээд ингээд яг явандаа хүссэн үсээгүй ингээд ажиглагдаж ирж байгаа байхгүй. Ер нь ингээд эмэгтэй хүмүүс одоо жишээлбэл миний хувьд подкаст хийх байдаг ч юм уу эсвэл видео хийх байлаа гэж ботход тэр нь яалтчгүй нөгөө хүмүүс лөө чиглэсэн ингээд медиа контент ингээд хийж штэ. Тэнгуул тэр эргүүлээд хүмүүсээс ингээд хариу үйлдэл респонс ирж байгаа. Тэнгуул тэр нь зүгээр сүүлийн үед надад бодогдоод байгаа юм нь болохоор би яг энэ хүмүүсийн хүсэж байгаа юмд фит ин хийж одоо орох хэвтэй мүү одоо тий фидбек яг уу мэдээж яг хэрвээ үнэхээр шүүмжлэл нь айгу логикл байх юм бол тэрийг хүлээж авна. Гэхдээ нэг тодорхой хэмжээнд сүрэг комментууд нь бас байна л та. Тэгэл одоо яадаг чинь тийм байна, ийм байна гин гултар нь би яг тэрэнд нь зориулаад яг тодорхой хэмжээнд фит ин хийх хэвтэй юу эсвэл яг өөрийнхөө сайн даваад хийж буюу яг өөрийнхөө дүрмийг ч юм уу өөрийнхөө яг тоглолтыг гаргаж ирээд тэрнийг анги өргөжлүүлээд явах хэрэгтэй юм болов. Тэгэхээр ийм нэг жижигхэн жишээ байлаа гэж бодоход тэр нь одоо бүр хүрээнд хамраад ирэхлээрээ бас яад юм бол гэл гэх мэтчлэн нэг иймэрхүү бодлоод байсан. Тэгээ яг тийм бодолтой үед яг таны яг эмэгтэйчүүдтэй холбоотой за тэгвэл хэрвээ чи тиймэрхүү жишээ нь туршлага дурсамжаас үүдээд асууж байгаа бол энэ нөө юу юм бэ? Эмэгтэйчүүдийн оролцоо хаана хязгаарлагддаг вэ гэсэн нэг тийм наадах чинь бас нөгөө сая ингээд систем бодтой гэдэг шиг би бас нэг энийг өчтөрөөрөө нэг баг бичмээр санагдчихсан юм а. Одоо жишээ нь за биологийн шинжилгээ ухаанч байна уу, физикч байна уу чи ингээд дэлхийд дахин чинь салбар судлал одоо тий оюун ухааны бас ингээд архив хураагаа явж штэ. Энэ дунд ч гэсэн нэг том судлагдсан болсон одоо энэ гендрийн харилцааны асуудал эмэгтэй хүн ер нь түүхэнд ямар дүртэй явж ирсэн. Тэр нь одоо жишээ нь эмэгтэй хүний сэтгэл зүйд нэтргээд юм бас нэг том чинь чи битүүрийн баг зүгээр нэг юм субъектив гомдол биш байхгүй да. Тэрэн шиг л тэгэхээр бид нар харцангуй ийм жишээ нь өрх дотроо эмэгтэй хүчтэй байсан энэтрэ гэдэг. Гэхдээ бол эмэгтэй хүний нэг уламжлалт дүрмөр шүлэг найрагт юу гэж дүрслэгддэг байсан. Жишээ нь өнөөдөр ч гэсэн зургатаар гарч байгаа рекламанд ямар дүртэй байна те. Одоо тэр одоо ингээл нэг бөмбөлөг хийсээд л зургатныхаа өмнө ингээл одоо эргэлзэл гэртээ галтгоондоо харин тий. Тэр эн чинь иймэрхүү нэг юм тодорхой хайрцаг дотор хийж ирсэн нь бол бас бодтой л асуудал. Тэрний чи дотор байх хэрэгтэй болоод тэрнээс гараад ирсэн чинь хин нэг хүнд ингээд яхахгүй тавгүй бол оргих хүмүүс байдаг л та.
тэрний цаана учир шалтгаан ч байдаг. Тэгэхээр зэрэг тэр чинь нөгөө өмнөд өмслөө гэд шоронд хийжсэн л түүхтэй шүү дээ. Саяхан 20 дугаар зуунд. Дэлхий дахин. Энэ жишээг бодоход л ойлгомжтой байхгүй. Одоо ихчнээ амар хувцс үлээ. Тэрнтэй л адилхан шүү дээ. Чи ямар нэг тогтсон хэв шинж хэв маягийн гадна талд гарлаа. Тэр чинь бол нэг тодорхой хэмжээнд ийм юу үсэх нь ийм одоо үрэлт гэж хэлдэг шүү дээ. Физикээр тий. Үсэх нь бол ойлгомжтой. Тэглээгээ дотроо ороод за болио хэлгээд юу бүхэн өмсөө явжсэн бол чи битэр одоо ингэж чадахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр Тэгэхээр асуудал чи өөрөө бодтой байхгүй юу? Тэгэхээр тэр шүүмжлэлийн хувьд жишээлх юм бол намайг одоо за өгүүлбэр урт байна энэ гэдэг бол энэ бол конструктив буюу ажил хэрэгч шүүмжлэрж штэ санал тий. Эсвэл үгүй одоо наад чинь улс төрийн эдийн засгийн ухаандаа ийм байдин гэдэг юм үзэл санааны шинжтэй байж болно. Нөгөө талдаа тэр биеийн гэж хэлээд байхгүй одоо чиний биеийн одоо өөрөлдвөл одоо оршихуу гэдэг юм уу та чиний хүн чиний байгаль тий. Энэ нь хандна энтер гэдэг чинь бол энэ бол цэвэр нөгөө хувь хүнийхээ л нэг тийм амтны баг араншингаар хийж байгаа үйлдэл шүү дээ. Тэгэхээр зэрэг чи оюун ухаант хэрвээ хүн мөн бол бусдын тийм амтналаг инстинктээрээ хийж байгаа энтер татж байгаа хайрцан дотор орж үлдэн энтер гэдэг бол энэ баг нөгөө таашаал гэх юм уу энтрээс илүүтэйгээр бас хариуцлагагүй шүү дээ. Тэгэл нэг нь буцаал ингээл яваадах юм бол цаашдаа тэгэл бүх юм хэвэндээ байх юм уу тий. Тийм харин тий яах бас юу нийтлүүдтэй одоо яг айгүй логик баримт бодлого улс төр гэсэн яг ийм кийвордуудыг айгүй ашиглаж явж юм бичдэг юм шиг мөртлөө одоо би яг өөрийнхөө таны ажиглалтаас ярьж штэ юм шиг мөртлөө надад болохоор бас ингээд нэг бүрчлэн ороод үцэнгүүт амар spiritual гэх юм уу амар мэдрэмжтэй санагдчихсан. Одоо яг шууд тустаас ингээл би одоо баруун зүүн тархины айлг тархины хүн гэж байгаа биш. Одоо шилбэл яг тэрний юун дээр харсан мэхлээр салхины тухай нийтлэл гэд байсан шүү дээ. Нийтлэл гинэ салхины тухай бодолтой лөө. Яг тэр бол бүр ингээд тэрийг уншаад амар тансаг одоо төрсөлж исэн гэх юм уу. Яг тийч яг habitat яасан юу эргээд их орон гэдэг нь юм байна гэсэн байдаг ч юм уу. Яг тиймэр дуу гоё поинтуудыг гаргаж өгчээсэн. Энэ дээр би нэг юм төстэй сэтгэл юм их сонсоод байгаа л да. Ингээд олон хүн хувлаад бичээд байгаа юм шиг гэдэг. Тэ? Нөгөө тэгэхээр харцангуй бас ерөөхдөө би ч нөгөө нэг энэ жишээг их татаад байгаа хгүй. Одоо жишээ нь бейсболын тамирчин Ичиро гэдэг алдартай. Энд гэхдээ би тийм алдартай хүмүүс нэг дүүцэж байгаа энэ төр гэж ойлгох үе тий. Манайхан ч явчихсан шүү. Манай үзэгчтэй. Тий. Метафор буюу зүйрлэл хэрэглэх гэдэг яриад байна шүү дээ. Тэгэхээр Ичиро нөгөө нэг үнэхээр бейсболын одоо тэр хит цохилт энэ төр гэдэг үзүүлэлтийн хувьд бол ингээд одоо сугараад цойлоод тий. Тэгэхээр зэрэг хүмүүс юу вэ гэхээр genius гэж мань хүнийг сод төрөлхийн сод гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Ичирогийн өөрийнх нь хэлсэн үг гэдэг байхгүй юу? Би бол сод бишээ. Яагаад гэвэл би яагаад хит цохоод байгаа би тайлбарлаж чадна гэсэн байна. Тэгэхээр энэ хүн чинь тэр багасаа хийжсэн сургуульд тэр өнцөг тэр юг бүгдийг тооцоолоод тэрийг хэрхэн бүтээсэн замаа би өөрөө эргээд тайлбарлагдаж чадна. Одоо Японоолоор бол Сицумей Кано гэж. Тэрнтэй бас адилхан л да. Одоо жишээ нь би яагаад чам салхины тухай нийтлэл ойр байгаад яагаад жишээлх юм бол за Зимбабве гэд бичсэн одоо энэ тийм Монгол Зимбабве хоёр юугаар адилхан дээ. Одоо чинь манай улсын улс төрийн системийн хувьд ямар шинж чанартай болоод байна вэ гэдэг нь чамаас нэг юм холдоод ингээд хөндөй болоод байна вэ гэдгийг бас би тайлбарлаж чадах байхгүй. Яг тэгвэл би тэрийг сонгож тэр жанр юм юу хооронд зориудаар тухайн өөр амьсгалаа өөрчлөөд байна шүү дээ. Зориудаар тухайн сэдвт харуулж хилийн солиод байгаа байхгүй. Тэгэхээр уг нь бол шүү дээ жишээ нь академийн одоо судалгаа энтерт бол ийм хүн их бас даалт байдаг ертөнц одоо personality гэж хэлээд байгаа ш. Тэрийг хин хийсэн энтер гэдэг чинь нэг тийм мэднэ үстэй чи шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр нэг авторын тий нэр жижиг зураг байвал байгаад ингээ гол агуулга гол юм. Тэгэхээр эн чинь чи бүр тийм байхгүй харцангуй зөөллөө жишээ нь илүү жоох юм онлайн дүүлэр гаргахад л хүмүүс ер нь дургүй байдаг байхгүй.
Тэ. Яагаад гэвэл энэ бас бодиттой шалтгаантай. Хүн явж нөгөө нэг өөрийнхөө оюун санаанаас гарсан абстракт гэх юм уу логикос илүү хүнтэй харилцмаар байхгүй да. Тэ. Амьд хүн. Тэгтээ жишээлх юм бол Шекспирийн юунуудыг одоо Шекспирийн тэр сод бүтээлүүд яагаад тийм гоё сод байдаг гэж бодож байна те. Энэ дээр тэр Элиот гэдэг одоо Америкийн бас юуны философч хэлсэн өөрөө бас байдаг Шекспир. Тэнт дотор чинь гайхамшигтай дөрүүд байгаа сте. Тэгэхээр эн чинь өөрөлдөл хийж байгаа хүний автор чи тэр тунд байх уугүй юу гэдэг бол сэдвээс хамаарсан ингээ одоо мэрэгжлийн бас сонголт байт юм уу те. Тэгэхээр аль болох чи харагдахгүй байх энэ төр гэдэг бол нэг бодлын бас их гоё гоо зүйтэй сонголтохгүй. Энэ бол цэвэр хинч үтсэн хамаагүй тухайн сэдвнийг иймэрхүү одоо агуулгыг иймэрхүү логикийг баримтыг агуулах хэрэгтэй энэ төр гэдгийг байхгүй юм шигээр бичгтэй. Жишээлбэл яг анзааруул би зарим юун дээр би гэдэг одоо нэгдүгээр бие чинь огт хэрэгэлдэг гэх мэт. Тэрийг яагаад гэж ийн вэ гэдгийг би чинь буцаад тайлбарлаж чадахгүй. Яагаад би эзгүй байгаад байна вэ гэдэг. Яагаад одоо гэрте байгаад гэх юм уу тэр дотор би байгаад ил гарч ирсэн бэ гэдгийг бас тайлбарлаж чадахгүй. Тэг хэрэгтэй сэдв байгаа ч юм уу те. Тэг хэрэгтэй сэдвүүд бол бас байгаад байгаа байхгүй одоо тэр би 30 хүрлээ гэдэг чинь би 30 хүрч байгаа учраас. Хин 30 хүрч байгаа. Та 30 хүрсэн би байж ич. За би нэг ингэж хардаг боллоо ч юм уу гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол сэдв дотор өөрөө байхгүй. Ялангуяа байхгүй байх гэдэг бол энэ бас яг заримдаа зөвхөн академ ч юм уу судлаач биш. Заримдаа цэвэр урлаг талаасаа ч хамаагүй. Энэ бол нэг юм гоё нуугдах байхгүй байхын нэг гоё бас тийм юм байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ дээр контраст үүсээд байгаа байхгүй юу? Тийм. Сонгож хийж байгаа учраас ч юм уу. Тэгэхгүй би ингээл нэг магадгүй би л нэг өнөөдөр надад ямар нэг юм энд мэдрэмж төрөнгөт тэрийгэл яваад идэг энэ төр бол нэг л имижээр тусгах л та. Тийм. Саяны нөгөө нэг 30 хүрсэн гэдэг дээр үргэлжлүүлээд Facebook-с ч үлээ 30 хүрэхтэй ойлгосон 30 зүйл гээд бас айгүй personal тийм тэр хувь хүний өнцгөөс бичсэн. Тийм айгүй тэр бас айгүй ойрдсан байсан. Тэгээ гол надад яг айгүй анзаарагдаж багцлагдсан сэдвүүд нь болохоор айгүй тийм нөгөө self love буюу чи яг эцэст нь үлдэнэ. Одоо яг чи яг ингээд өөрийгөө авч явна. Тэгээд бас нэг тийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа, эрэгтэй хүн ч гэсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа байгаа ч гэсэн тэр эрэгтэй хүн бол бас нэг индивидуал буюу бас нэг хувь хүн гэсэн тэр үргэлтүүд нь бас айгүй гой санагдсан. Энэ дээр би нэг за хоёр зүйл те. За энэ дээр ч гэсэн хоёулаа яг саяны ярьдаг шиг. За энэ дээр би профайл өөрийнхөө одоо те in self гэдэг хасаад ярих уу, оруулж ярих уу гэдэг юм бас сонголт хийж болно шүү дээ. Хасаад яривал жишээлх юм бол за сүүлд саяхан уншнаас одоо from байна. Selfish байх, self love хоёр өөр гэдэг байгаа байхгүй. Selfish гэхэр чин зэрэг одоо амиа бодох тий. Self love гэхэр чин хэлээд байгаа. Өөрийгөө магадгүй хайрлах биш бүр хүндлэх гэж орчуулж л тий. Тэгэхээр жишээ нь self love гүү хүн жишээ нь бусдыг хайрладаггүй юу гэдэг дээр бол чин from үгүй гэж байхгүй. Тэнгууд манайх чинь нэг тийм мэдхгүй одоо зарим нэг утга уян гараа ч юм уу те бусдыг л хайрл хүн бай энэ төр гэл нэг тийм эсвэл бусад хүн чамайг гүйцэн гэсэн нэг тийм ойлголт байгаад байдаг шүү дээ. Кино минон дээр нэг хүн л гарч ирээл чамайг дүрх юм шиг. За яг үнэ. Одоо наадхаас чинь би дараагийн хариулт руугаа ормоор байгаа. Хоёр дахь нь болохоор зэрэг бусдыг тэр нөгөө одоо эрэгтэй хүнд бид тэр юун дээр эрэгтэй хүний тухай бас 2 3 бичсэн. Жишээ нь би өөрөө тийм байсан байхгүй 20 хэд мэдтэй байхдаа. Нийгмийнхаа л одоо ерөнхий одоо соёл санаалтай. Тэгэхээр яг одоо чиний өөрөө чи хэлж байгаагаар эрэгтэй одоо миний нэг happy одоо сайн сайхан байх арга хэрэгсэл байсан байхгүй юу? Тэ? Нэг л тийм одоо ойлголт байгаад байна. Тэгэхээр чин сүүлдээ энийг бол би одоо ямар азар чи ингэж бас бодоод байгаа л да. Хүнд тэгж ханддаг байсан одоо минь намайг л одоо сайн сайхан байлгаал чиний хэлж байгаагаар намайг нөхөөл те. Гэтэл эн чинь яг үндэ жинхэнэ одоо selfish гэдэг чинь энэ байхгүй юу? Яагаад нэг
чамтай адилхан сэтгэл зүрхтэй, оюун санаатай, Жаргал жаргал зовлонтой нэг одоо индивидуум гэдэг ба штэ. Хүн те. Яагаад чиний ямар нэг амар гэр бүл хийгээл те нэг тийм нэг юм идеал байна штэ. Тэрний чиний одоо нэг шатрын одоо юу болох хэвээр юм те. Тэгэхээр тэр сүүлд би нэг одоо бодоход багадаа янз бүрийн юм уншдаг л гэсэн одоо Кант маань тийм. Хүнийг хизээч одоо инструмент буюу арга хэрэгсэл гэж бити ханд те. Яг өөртөө зориг байдаг шигэ тэр хүн бас зориг байх хэвээр энэ гэдгийг ингээл тухайн үед айгу гангаа айгу ингээл тэр мөрийг хилдэг л байсан чинь. Одоо нэг юм ингээл бид нар чинь ингээл те бүтлгүүт нь одоо хайрлан болно гэл ингэж явсаар байгаад одоо нэг юм ингээд жоох ороор орж ирж штэ. Юу хэлээд гэсэн те. Тэгээ би энийг одоо хоёр зүйл байгаа. Нэг нь бол одоо бас удахгүй нөгөө Томьёо Бодёгийн бас нэг шинэ орчуулгын ном гарах гэж байна л да. Тэрнэр бол бас энэ залуучуудыг нэг чи өөрийгөө яагийн явж байгаа залуу хүн шүү дээ ер нь. Харин тий хаа тийм үү. Тэгин гутал тэр залууд хүүхдэд чинь л одоо яасан ч их юм одоо нуруунд дээр нь ачаа хүн байх ухаан шүү дээ. Тэр өөрийгөө юу ч гэсэн ингээл бүтэн болгоголт тий. Тэрэнд нь бол туслах ном энэ ад үзэгдэхэр зориг гэд гарч байгаа тэр бас нэг нэмэр болно гэж бол найдаж байна. Хоёрт нь болохоор бас нэг талаар одоо би нэгтэйчүүдийг бас жоохон ингэж чөлөөлөгдсөн гэж бас бодоод байна. Өмнөөс өөрөө яг уу ингэж жоохон барьжсэн юм явд тий. Энд чинь бас ингэж хүн штэ тий. Тэгээ нэг мэдгүй ягаад чи манайд бол жишээлх юм бол хүүхэд гаргах мэдээж би өөрөө ч гэсэн төрж үтсэн учраас ямар одоо процесс байдаг, ямар ачаал би яг энэ бие дээр одоо ойлгож байгаа юм л да. Би нэрээ ойлгож байна. Гэхдээ нөгөө талаас бас оролцох ямарч боломжгүй байгаа ч юм бас өрөвдөлтэй байгаа сте. Тэрийг одоо жишээ нь хийх биологийн хувьд ямар ч тэрийг яг биологиороо хуваалцах чадахгүй болохоор зэрэг жишээ шууд ялтай болчихдог ч юм уу те. Чамд энд ингээд тийм байна гэж бодлоо. Тэгэхээр чин хүнийг тэр одоо өгдлөөр нь ч юм уу зовлонгоор нь ялдаг ч юм уу ингээ хараад тахад надад нэг тийм өөрхийн бас өрийн бичиг айгу ихтэй байна залууч. Харин тийм ойлгож байгаа. Тийм. Тэгэхээр яг харилцан айлал нь би ойлгочлоо юм л да. Тэгээд мэдгүй би сүүлийн үед нэг юм сонин өвтэй болоод байна. Нэг юм эргэтэй хүн өрөвддөг. Тэр нь одоо яагаад тэгж байгаа юм бол яаж байгаа юм бол юунаас болж байгаа юм бол яг ерөөхдөө яг суур нь одоо юу гэмдэ хүнийг нэг тийм одоо хуманизм энэ гэж хэлдэг штэ. Уран зохиолын ч юм уу эсвэл философийн ч юм уу нөлөө өгд юм уу те. Тэрнээсээ гадна магадгүй найз нөхөд ийм янз бүрийн одоо бодлоос олсон юм болов. Надад нэг л тийм юу санагдаад байгаа шүү дээ. Ингээд арай илүү жоохон ойлгож хайрлах хэрэгтэй юм шиг бодоод байгаа л да. Яа, дэмжиж. Гэснээс одоо бас нэг ингээд хоёулангийнх нь ярианд айгүй ажиглагдчих шүүнжлэл дагуулах магадaltaй бас нэг юм байна. Айгүй нөгөө одоо миний хувьд бол бас подкастны хэдэн дугаараар цацагдсан. Гэсэн чи тэрнээр болохоор айгүй их англи монгол холж ирж ийн гинэ. Тэгээ бас угаасаа яг сүүлийн үед нэлээд хэдэн жил ингээд яригтаал англиар хольж яриад кул гэж өөрийгөө одоо гоё харагдаж ийн гэж бодоо юу гэсэн нэг тийм нэг шүүмжлэл байдаг штэ. Тэрний талаар та юу гэж боддог? Яг энэ хольж ярих талаар. За наа чин би одоо маш их шүүмжлэл сонсдог хүн байна л та. Тэгээд нэгдүгээр жишээ нь англиар яриад хүн кул харагдахгүй юу гэдэг энэ нэг бүр маш олон хэлдэг энэ коммент байгаа штэ. Сэтгэлтэй. Тэгээ чи юу н одоо кул байх вэ? Харин тийм. Нэгд бол чин одоо хүний үг нь жишээ нь өдрийн хоол молшгол үг нь юм байх хэвээр юм. Яг уу ингээ хаалттай нэгэн байсан ч юм уу. Гадаад хэлмэл хараахан нэг тиймэрхүү одоо жоох хоцрогдсон хандлаар хэлж байгаа сэтгэл байхгүй да. Одоо англиар ярих гэ кулрэх гэлээ гэдэг чи. За нөгөө талаар хольж ярих энэ төр бол бүр ингээд нөгөө одоо юуны одоо тарих судалгаа ч гэдэг юм уу те. Тэр талаасаа ч гэсэн миний альтруунаас хойш бас хэлээд байгаа шиг бас бодтой. Хүнд тийм юу байдаг. Нэг тархинд тийм онцлог байдаг. Тэр чи одоо билингвалууд, трилингвалууд гэд хэлдэг штэ. Хос хэлтэй, уран хэлтэй. Тэгэхээр хүн тэн дээр нэг тийм тухайн юм ярьж байгаа момент энтерт би кулер чи энтер гэдэг юм бодох цаав ер нь их байхгүй штэ. Яг үн. Тэ. Тэгэхээр энээр би нэг хүмүүст жоохон ингээ уучлаарай юм жоохон онлын юуны юм яриад иж магадгүй. Жишээ нь ийм байхгүй юу?
хэлийг жишээ нь биений нэг хэсэг гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Хэлийг дэндүү ингээд бодлын буюу тархины оюун ухааны нэг хэсэг гэж бас үзээд байгаа байхгүй. Дандаа юм бид нар утга санаа, логик гэнэтрэ ярьсаар байгаа. Гэтэл чин чи одоо дуу алддаг ч юм уу те. Тийм. Энэ чинь одоо ерөөдөө бас нэг философт нэлээд сүүл үе рүү орж ирсэн энэ одоо феноменологи гэнтэр гэд байдаг хгүй одоо Мерле-Понти энтрийн. Тэр бол юу вэ гэхээр одоо чинь шууж эргээд хоорондоо нэг ритмээр жирэгдэг штэ. Хөгжим тоглож байгаа юм шиг. Хилчин бас хүний биеэс гарч байгаа хөгжим шиг юм. Биеийнх нь одоо айзан байхгүй. Тэгэхээр тухайн үед чи хүнтэй хамгийн ингээд гоё одоо бүр баймаар байгаа ш тэнд байгаад бүр ингээ ойлголцмоор байгаад тухайн үед чи хамгийн бест одоо шилдэг хэлээрээ ярьж байгаа хгүй. Тийм. Одоо тухайн үед чи happy гэж хэлмээр болол happy гэж хэлж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр эн чи хүний зүгээр биеийн өөрийнхөө хамгийн гоё юм тухтай байдлаараа хэлийг сонгож хэрэглэж байгаа энэ бие юм а гэдгийг. Тэг биеийг нэх амар битээ шүүлдэ тэ. Тийм. Нэг хоёр тэгээ чи ойлгож байгаа шүү дээ. Тийм. Тэг ойлгож байгаа үжиж нөгөө би нэг юм өгүүлэг ярьчихсан сүл жоохон яг хуу онцгой өгүүлэгч биш магадгүй л тийм нөгөө. Хоёр малчин хашаа зэрэлдээ амьдардаг байсан чинь нөгөө хуц нь нөгөө талын айлын ийм хоныг жоохон хэлтүүлчихгүй юу? За. Тэгээ ер нь бол хүчээр бол тэгээгүй. Нөгөө ийм хонь нас жоохон майлаадсан. Тэгсэн чинь тэр хоёрын тэр нөгөө хэлц асуудлаас болоод нөгөө хоёр эзэн муудалцаад танаа хонь одоо манайш руу орж ирэд инглээд иглээгээд нөгөө түн ихтэй хэлтүүлээс тэрс тэгээд бүр хятад өгөл. Тэгээ бүр тэр чинь ийм бүр тосгон даяар юм болоо тосгоны шүүх болоо болтгүй. Тэгээд сүүлдээ нөгөө айгу эмгэлтэйгээр дуустдаг хгүй нөгөө хоёр эзэн чинь. Тэгэхээр эн чи юу вэ гэхээр тэр хоёр хоньны яг би гэдэг юм уу тэнд байгалийн л нормалны юм явж байгаа хгүй. Тийм үү. Тэнгүүд тэр дээр хүмүүс дандаа тэгж гарч ирж өсрөн гарч ирж нэмж орж ирж сэлэн мэлэн ингэж барьж орж ирж энэ ингээд хилтсэн байна. Мөрөөрөө болж л ахт чинь. Тэнгүүд мөрөөрөө хүн ярьж байгаа хгүй да. Би ингээд надад чамд л би ойлгуулах гал ингээд хамгийн сайн хувилбараараа хамгийн хурдан мөгөө сайн хувилбараараа Японы одоо жишээ нь би шокемэ гэдэг Японы үг хэлмээр байхгүй энэ шокемэ гэдэг одоо бүх хүчээр гэсэн үг байхгүй бүхэл тэр одоо тэр англиар бол fully present те би тэнд л чамтай бүтэн харилцах гээд байгаа юм ийг л тэг би бүр ингээд Twitter энэ дээр холиол биччихдэг. Яг л би тухайн үед нэг амар бодож ингэж яахгүй би хуурах гаагүй хүн хуурах гаагүй байгаараа л толгойд орж байгаа бичиж байгаа тэр ихгүй да. Нөгөө талаар эсрэгээрээ ингээд хойлоод энэ төр байжсэн ч гэсэн нормал юм шиг санагддаг тэр төвшөнд зүгээр албан хэл хоёр дахь жилийн хувьд очих хэрэгтэй шүү дээ. Би сая татар явж ирээ 12 сард гүрний амбиц гэд бичсэн. Монгол бол тийм миний бодлоор бол загварын хувьд ингээд яг тэр одоо манай 13 дугаар зууны мөний ч юм уу ийм олон соёлд ийм хөлцөнгөө байсан тий нээлттэй байсан. Тэрэндээ айгу манай бас амар чадал буюу одоо хүч байсан байгаа. Хич комплекс болсон бааш. Нэг л хүн ингээл чам руу нэг happy гэж хэлэнгүүт нэг хилээрээ ингээл дээрлэхэл одоо мэдгүй яах гэдэг юм шиг комплекс шүү дээ. Зүгээр сайхан ингээд гоё нээлттэй авах хэрэгтэй шүү дээ. Би бол бас бүр яг дэмжиж байна. Та юуны боддгийг айгу. Нөгөө талаар зүгээр нэг юм бол ийм яах яргагүй жишээлх юм бол онл одоо бид рүү хоёлаа ярьж хахад би patrimonial system гэж юу хэлж байгаа гэдгийг би яг тэр хувь хүний элдв эмоц интерес ангид би яг системийн хэлээр нь хэлмээр байхгүй. Тэгэхээр би тэрийг Монголд тэр байдаг чинь тэр үзэгдэл нь онлайн судалгааны энэ төр яваагүй бол тэрийг тэр жаргон гэдэг яг мэрэгжлийн хэлтэй яг авч хэрэглэх хэрэгтэй. Тушуулах. Тэгж одоо жишээлх юм бол одоо англи гэхэд Францаас латинаас те хэдэн хувийн үгээ авсан байна. Япон гэхэд одоо жил тутам ямар их гадаад үг импорлж авч ин те. Эн чинь нөгөө талаараа манай нийгэм бол бусдын хийсэн юмыг өөртөө тэрийг илэрхийлж байгаа үгтэн цуг шингээж аавна гэсэн амбиц байхгүй. Энийг бид нар бол ялангуяа мэрэгжлийн салбаруудад гарцаагүй их хэвээр ангаах IT. Өшөө бүрийн улс төрийн эдийн засгийн анализ те. Нөгөө одоо чиний түрүүн асуугаад байгаа тэр хувь хүний тийм үү мэдрэмжийн одоо тэр чинь бол жишээ нь яруу тансаг монгол хэлээр бид нар өнөөдөр сэтгэл зүрхээ илэрхийлэхэд хүрхүү гэвэл хүрэх байхгүй. Тэгэхээр би чам тэр салхины тухайн энэ юм бичгэд чамд би нэг амар юм мэрэгжлийн тэ ингээл нэг мэдхгүй 2 3 хэл хайлаа тийм байхгүй шүү дээ. Тэрэнд монгол хэл бол яг тэгвэл монгол хүн энд оршсоор ирсэн монгол хүний сэтгэл зүрх нэг илэрхийлсээр ирсэн. Ялангуяа үйл үгийн хувьд маш хүчтэй хэл байхгүй.
Тэгэхээр зэрэг эн чинь ийм асуудлуудтайгаа ялгаж салгаад те. Хэдий чи тухайн үед ингээд нөгөө spontaneous буюу яг тэр агшинд тэр хүнд чи бүтэн өөрийгөө илэрхийлэх гээд холж гинөө. Нөгөө талаар гэхдээ чи буцаж чадах уу гэдгийг бас хянах хэрэгтэй шүү дээ. Бүтэн чи ямар нэг юм холихгүйгээр нэг хил дээрээ бүтэн илэрхийлж чадах уу. За ингээд эн чинь цаашаа 1-р хил 2-р хил гээд ингээд зөндөө бас онлын асуудал болж байгаа. Окей. Таас нөгөө нэг сая явж байгаад ирсэн гэд тэгсэн. Ер нь айгүй бас сонирхолтой орнуудаар явсан биш. Харин тийм жил байсан. Харин тийм. Тэгээд ер нь аялах дуртай юу? Эсвэл зүгээр яг одоо яг албаны журмаар гэдэг ч юм яг үнэхээр аялах шаардлагатай болоод харьцуулалт хийх гэдэг ч юм яг тийм шаардлагатай болохоор явсан уу эсвэл ерөнхийдөө зүгээр одоо арай жоохон ингээ нэг чийлрээд хөнгө асуулт асуухад нөгөө хөнгө асуулт нь одоо хөнгө хариулж чадахгүй. Гэтэ зүгээр ер нь одоо аялах дуртай юу гэвэл бас яг тийм бишээ. За. Жишээ нь аялах гэдэг маань жишээ нь хоёр янз ах шүү. Одоо ялангуяа ийм нэг таашаалын чанартай аялууд шүү дээ. Одоо далайн иргмэр. Тэр бол мэдхгүй би ч дууссан. Үнэхээр ингээд сонирхолж төрөхгүй болсон мөлий. Тэгээд нөгөө талаар бол бүр багасаа яхав би тиймэрхүү хөвгтөс л та. Уг нь бол болж игэл бүр огт гэрээс гарахгүй амьдрал хамгийн сайхан. Гэхдээ хүн чинь нөгөө энэ амьдрал тийм тэр чинь одоо нөгөө манай найз шолоод байхгүй юм язгууртай амьдрал шүү дээ. Тэгээд бүх хүмүүс нэгээд үйлчлээд номоо уншаад цонгодог юм. Өөр дээр нь хүмүүс иргэдэг сууж идэг тийм. Жоохон дөгч байгаа. Гэхдээ гарах хэрэг байна. Тэ явах одоо ажиллах яалтчгүй гарах хэрэг байгаад байна. Гэрээс гарах хэрэг бол бүр яалтчгүй байгаад байна. Гадагшаа явахын хувьд жишээлх юм бол чинь би Мадрид ороод одоо тэр хүн 14 хоног үздэг алдартай том музей рүү ороогүй л дээ. Хүндлээд ороогүй. Очисон хоноо би Испанийн соёл гэх юм уу одоо тэр христийн шашинд үзүүлсэн нөлөө одоо эзэнт гүрнийх нь түүх мөх энтриг гэдэг эндүү мэдхгүй очсон гэдгийг мэдхгүй юу. Зүгээр л бизнес уулзалтаар очсон. Тэр шиг тэгэхээр чи аялах гад аялаад байна уу эсвэл жишээлх юм бол тэр музейд ороод тэр нэг 16 дугаар зуунд тэр хааны өсөжсэн ямар нэг юм харах гай явж гинүү гэдэг нэг юм байна. Тэгэхээр магадгүй зүгээр мэдлийн чанартай гэх юм уу та. Ямар нэг юм бодож байгаа юм да юм асуулт хариулт болох маягтай болвол гоё байхгүй. Тэрэнд болж байна. Тий. Гэтэ яг аялал нэг гэрээс гарч байгаад явцсан өнөө бол хүн чинь нөгөө явсан нохоо гэдэг шиг яалтчгүй ингээд өөр хүн амьтантай чи харилцсан ингээл олон соёлчин гайхамшигтай учраас сайхан л та. Шал өөр хэлний, өөр соёлын хүмүүстэй авчирна. Гоё өөр хоол идэн мэднэ гэл те. Түүнээс нэг манайш нэг заримдаа нөгөө ямиг нөгөө одоо Instagram гэх юм уу нөгөө юуны чанартай юм цуглуулах чанартай тийшээ ийшээ явмаар байна. Нэг тийм амбицаар хандах юу бол дуусчих шиг байна. Сонирхолтой. Тэр Instagram гэснээс би бас Instagram-ыг гүйлгэжсэн чинь тэнэ. Айгу олон юу юм байл шүү дээ. Кино айгу үздэг. Тэгээд урлагтай холбоотой фидүүд айгу их байсан. Тэгээд анх яг орч ингээд айгу акторуудын зураг мурагтай энийг заавал үзэрэй нэтрэгээд явчихсан. Таны нөгөө V for Vendetta гигийн одоо киноны ревю гэх юм уу? Тийм бас нийтлэл байсан. Гэхдээ тэр нь бас надаа яагаад амар гой санагдсан бэ гэхээр киноны ревюнууд чи хөвчлэн хийц талаасаа эсвэл арай жоохон нөгөө урлаг те арци талаас нь бичсэн байдаг штэ. Тэгэхэд яг тэгхгүйгээр таних болохоор нэг айл талаас нь ингээ оруулсан зөвхөн ингээд окей урлагийн ингээд гоо зүүн таашаалын кино бол өгч чинь гэхдээ давхар тэр диалог цаанаа өгж байгаа одоо философи гэх юм уу тэрний хүртэл та ингээд янз бүрийн жишээ баримт одоо өөр хүмүүсийн онл гэдэг ч юм яг тиймэрхүү юмнуудаар нь баяжуулаад ингээд нэг багцныг юм бүр юм пакэжтэй эрдэм мэдлэг ингээ хайсан байгаа байхгүй энэ чинь тэр нүр тэр нүр аяга гоёсэн нийтлэл арт критик гэх юм уу урлагийн шүүмжихээсээ илүү тэр яа харахгүй жоохон философийн тийм байсан тийм тэгээд кино өөрөө чинь нөгөө хэлж байгаа урлагийн хувьд бол нэг юм байгаамаа энэ art for the sake of art гэдэг юм
нэг тийм бас урсгал байхгүй юу. За. Тэр Японоос энэ хэлэх юм бол одоо Акутагава Ryunosuke энэ бас хэлдэг. Энэ өөрөө юу вэ гэхээр ерөнхийдөө жоохон урлагийг өөрөө өөрийнх нь зорилгын болж байна. Жишээ нь урлаг ямар нэг эдийн засгийн аж ахуйн ч юм уу нөгөө бидний хадаас хаддаг шиг юм үүслэх ёсгүй байна шүү дээ. Тэгээ урлагийг жоохон бүхний дээр ирэмблэх маягийн үзэл. Баггүй ер нь баг миний ерөнхий баг үзэл бол тэр ихгүй. Тэгээ би урлагийн хүн биш боловч уран бүтээлчдийг маш их хүндэлдэг. Гоо зүй гэдэг юмыг амар чухалж авч Достоевскийн тэр одоо гоо сайхан ертөнцийг аварна гэж жоохон буруу тарцуугүй штэ. Тэр чинь биднийг одоо хамраа өндрөл гэж хэлээгүй л байхгүй да. Тий? Гоо зүүн одоо тэр дагалд гоо зүү эргэн тойрондоо тарих тэр ёс зүй тий. Тэрүүгээр л юу нь явж арай нэг бид нар энэ хантны чанартай юм уу тий. Энд чинь нэг аврал ирж магадгүй маягийн санаа хэлсэн болоо да тий. Тэгэхээр зэрэг урлагийг би ингээд хитрхи магадгүй хүндлээд ингээд би нэг алсын надын бурхны заримдаа ингээд хөвгүү тогтууч шиг хүмүүс санагддаг л да. Артистууд. Тэднийг би нэг тийм артистуудыг хийдэг талантыг бол тусдаа нэг ийм тусдаа одоо species гэж хэлдэг шүү дээ. Төрөл юм шиг тэгж хүндлэж холын би хэрэглэгч л байсан байхгүй. Тэгсэн чинь мэдгүй яг ойрын үед бол харцангуй ойр морь ажиллаад зарим нь чинь намайга авиастай энтер гээл те өөргөж мөргөл тэнгуут жишээ нь би авиас гэдэг тэр том гэдэг юм уу үгийг жишээ нь өөртөө нааж болох уугүй юу энтер гэдэг бол аимшигтай байхгүй. Би тэрийг ингээд тусгай хүмүүс гэж бодож байгаа. Ер нь авиастай нэг тийм одоо жишээ нь ягаад тийм гоё зураг ягаад тийм гоё хөгжим бүтээж байгаа. Тэр чинь нэг тийм юутэй даалгавартай ч юм шиг тий. Нэг тийм гоё тусгай санагддаг. Цаанаас юм шиг. Бидний энэ гоё нэг юм өдөр тутмын бор амьдрал биш үү? Тэрний нэг гоё ангид оршиж байгаа хүмүүс шиг. Тийм хүндэтгэл бол надаа одоо байгаа хгүй юу? Vendetta-гийн V for Vendetta-гийн хувьд бол ийм юм шиг үлээ. Би яг юм визуал гэх юм уу юм арт урлагийн шүүмж хийж чадхаар мэрэгжлийн хүн тэртээ дөрөв биш юм чинь. Тэртээ дөрөв төгссөн мэрэгжлийн ондоо юм чинь. Тэгээ хараад яа харахгүй би ямар кинонд айгу дуртай байгаад байна хэр зэрэг нөгөө текстийн хүн учраас текст сайтай кино. Одоо жишээ нь диалог сайтай кино. Тэгээ айгу киноны тэр одоо хооронд харилцан ярианы төвшин тий. Жишээ нь 2046 гэдээ би энэ киног хийсүүлд Андрид тэр бас ярьсан байна. Тийм ээ. Миний ягаад хамгийн дуртай кино вэ гэхээр тэрний диалог нь жишээлх юм бол одоо миний хамгийн дуртай Дазаийн зохиолоос тэр чигээр нь жишээ нь яриулсан байдаг байхгүй. Тэгэхээр амьдрал дээр хоёр хүний яриаг классик уран зохиолоор яриулаад амьдрал дээр ярьж байгаа хоёр юм шүү дээ. Тийм. Тэр нь тэр кинонд дунд сууж өгнө энэ төр гэдэг бол энэ бол төвшний хувьд аюу гоё байгаа. Түүнтэй адилхан би дөнгөж саяхан ойрхон Жокер үзлээ тэрийг бас биж ирсэн. Жокер бол жишээлх юм бол харцангуй реализм байна шүү дээ. Харцангуйгээр психологи тал руугаа. Харцангуй бидний өдөр тутмын амьдралын хэлээр яригдсан байна тий. Тэгээ илүү хүний одоо сэтгэл зүйн эмгэг энэ тал руугаа. V for Vendetta ч юм бол тэр киноны дундуур явж байгаа тэр narration гэж хэлдэг штэ. Өгүүл одоо хүүрнэл энэ нь бол тэр бол амар өндөр түвшний классик одоо баг юм уран зохиолын өгүүлэмжтэй байна. Дотроо философи элементүүдэд. Тэгэхээр зэрэг тэрий чинь буцаагаад жишээ нь би тэр кино байгаагүй бол хэлмээр байсан эрхчлөө гэдэг санааг тэрнтэй холиод хэлэх нь бол ингээд завшаан байхгүй. Нөгөө тэгэхгүй бол юу руу орох гэдэг нь шүү дээ. Нөгөө юм логик руугаа орох. Нөгөө тал руугаа. Тэгээд бас тэрнээс үргэлжлүүлэхэд бас нэг сонирхолтой байсан юм нь болохоор нөгөө одоо монголчуудын хайртай Монгол тулхтны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэрний шүүмж нийтлэл байсан. Тэр бас тухайн үед яг анх тэрийг уншсан байхдаа болохоор яг таныг гэж би мдээгүй зүгээр манай ахчлуу шеэрлцэн. Тэгээ би бүр уншаад бүр ингээд гэжсэн байхгүй юу? Mind blown юм шиг. Ямар гоё ингээд үнцүгэ гэж ингээд харж исэн. Яг одоо юу гэмэрч нэг одоо манайхан чинь яг хөрхи шаардлага хангаж байгаа гоё гарсан контент бол яг тэр бол мөн. Гэхдээ ингээд тэрнийгаа ингээд бүгд үздэг. Тэгээ нэг
тэрнийхээ хэрээр бас нэг тэр хайрцагтаа байгаад байгаа байхгүй юу? Нэг вау, энэ гоё биш үү гэсэн нэг тэр хайрцагтай ховстуулсан юм шиг. Тийм бүр ингэж. Окей, тий ховстуулсан юм шиг нэг тийм тэнгуултаар тэрнээс бүр ингээд бүр шаал зохиж хөндлөн ингээд орж ирсэн яг айгу баримтлогтой гоё өнцгнөөс харуулсан гоё үндсэн 3 өнцгнөөс харуулсан тийм шүмж нийтлэл байсан. Харин тийм ээ энэ одоо яг одоо түрүүн хэлдэг хоёлаа хувь хүн ба ажил үүрэг гэдэг юмыг жоохон нэг салгах гээд яриад нь штэ ярианд дундуура. Тийм наад чинь жишээ нь хувь хүний хувьд наад жишээ нь айгу харамсалтай ажил болсон байхгүй юу? Тийм. Одоо жишээ нь Баатар найруулагч бол яг өндөө бол энэ видео өнтер талдаа миний ментор штэ. Тэгээ юм чих сонирм байгаас тэ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр нөгөө нэг энэ байгалийн нөгөө хоёлаа яриад байгаа тэр мэдрэмжийн гэх юм уу ертөнцөөсөө халиад энэ нөгөө нэг системийн тэг дүмээр явж явах хэвээр юм руу халиад байгааг. Одоо хамгийн харамсалтай нь хийлэх одоо duty те үүрэг хариуцлагыг ирчиж байгаа хгүй. Тэгэхээр чинь нөгөө нэг жим тэр ментор гэх юм уу шүүмжлэх үү те тэр чинь хувь хүнээ чи сонгож штэ. Эсвэл чи duty үүрэг хариуцлагыг сонгох уу? Гэдэг л ямнаас би үүрэг хариуцлагыг чинь одоо бас школ байхгүй да. Одоо Япон школ гэж хэлэх үү? Эсвэл одоо магадгүй герман философийн янз бүрийн нөлөө байгаа штэ. Тэгэхээр үүрэг хариуцлагыг сонгож хийж байгаа. За энэ бол миний duty те. Энийг би хийнэ гэдэг. Энийг сонгох ухамсараар өгнө эрхчлөөг тодорхойлдог байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл би эрхчлөөт хүний хувьд сонголттой хүний хувьд тий ухамсараар за чи энэ даалгаврыг одоо юу гэдэг хийх ёстой гэдэг хийж байгаа болохоос биш. Нөгөө талаа хоёлаа ингээд одоо хувийн одоо өөрийнхөө илүү талархал ч юм уу тий. Хувь хүний талархал энэ гэж бас байна штэ. Тэрийг даах юм бол бас хэцүү харамсалтай ажиллахгүй. Тэр тэгээд жоохон нэвт явсан. Одоо миний бодлоор нөгөө яагаад гэвэл бас би гэдэгтэй биш нөгөө тэр чинь яг миний хэлээд байгаа хин нэгэн хүнээр хийгдэх ёстой байсан duty буюу юм task гэж хэлдэг штэ. Ажил үүсчээл жоохон үлдэжсэн л байх л та. Тэрэндээ л баг. Бас нөгөө нэг дахиад нөгөө нэг нийтлэлээр яриад үндэсний амбиц Япончууд мөрөөдөг байсан бол Япон хөгжихгүй байсан гэсэн бас нийтлэлийг нөөцсөн байхгүй таны. Тэгээ яг хуу тэрнээс яг энэ яригдсан нийтлэлүүдийг бол би дандаа ингээд доор меншн хийчин. Тэгэхээр та бүхэн уншаагүй байгаа бол доор уншаарай. Тэгээ яг тэр нийтлэлээс ямар нэг ойлгомжгүй юм байна. Пэйж дээр асуугаарай. Яагаад гэж магадгүй би айл эдийн үндэстэн та битсэн хүн нь болохоор хоёулаа амар ойлголтын дээд түвшинд явсан юм тийм сонсогчд болохоор амиачсэн яриулах нүггүй юу. Гэтэ яг хуу угаасаа уншилтын ингээ холбоод өгч болохоор гайг авах гэж бодчих. Асуухан байвал пэйж дээр бас Балушка. Балушка. Тий. Авштай. Гоё юм нөгөө онлайн коммуникацийн цаг үе юм ч тий. Яа. Тэгээ яг тэр нийтлэл дээр болохоор уншичаад надаа ингэж бодогдчихсэн. Окей, нийтлэг одоо хүмүүсийн ард иргэдийн ингээд нийтлэг үндэслэлээс нийтлэг нэг амбиц байж ингээд хөгжнөө гэсэн яг нэг тэрэн дээр та Японы жишээ гэх мэтчлэнгээр айгүй явсан байсан шүү дээ. Өөр бас нийтлэгчийн жишээнээс нийтлэлээс ургуулад тэр бичсэн гэж тэгжсэн. Тэгээ яг тэрийг уншичаад надаас яг хувийн зүгээс төрсэн асуулт маань юу байсан бэ гэхээр бас нэг ажиглагддаг юм нэг тийм үндэсний баатарч гэх юм уу нэг үлгэр дуурайл авах хэвээр нэг юм имиж хүн байх хэрэгтэй юу? Монголд юу н байна уу? Одоо миний хувьд бол нэг байхгүй санагдаж байгаа. Одоо яадаг чи яг л нэг амар бахархал ингээл төрүүлэлтэй ингээл омгшуулаад энэ л одоо монгол хүн бол гэсэн нэг тийм нэг юу байхгүй баатар гэх юм уу? Тийм асуулт төрж исэн. Та энэ дээр юу гэж бодож байна? Надад чинь их гоё тийм одоо захтансан газар гэх юм уу? Чи хэрвээ жоохон дагаж чинтер уншаад идэг бол чин жоохон яадаг гэдэг либерал тогтолцоотой байх юмсан тий арчилсан ингээд нийгмийн алдаа онооцсаад явах юмсан гэл бас үзэл санааны нэмлэн дай хийж амьдарч байгаа штэ. Түрүүний тэр 100 эрхмийн шүүмж гэсэн бас тэрний нэг хэсэг байхгүй юу. Тэгэхээр энэ одоо үндэсний nation will үндэсний амбиц центр гэж хэлээд байгаа. Энэ маань болохоор миний тэр хэлмээр байгаа санаа нь сүүлд тэр гүрний амбиц гэдэг байгаа чинь ч гэсэн илүү юм идэ санаа тал руу байхгүй юу. Хин нэг одоо өөрөө чи хэлж байгаа шиг юм хүчтэй
дүр дундаа дахин шүтээд те. Энэ маань өөрөө ерөөсөө бүр ингээд одоо мөн чанарын хувьд гэх юм уу те. Бидний энэ сонгох гээд хийгээд явж байгаа энэ үнэхээр идеалны хийж чадах юм бол те. Энэ нийгмийн баримжаатай бүр мөн чанарын хувьд зөрчилтэй. За. Ер нь бол нэг хүн шүтэх ч юм уу ялангуяа нэг хүчтэй хүн шүтэх энэ төр чи бодоод үзтээ ер нь залхуурл штэ. Тэ? Чи өөрийнхөө хувь хүнийхээ идеалыг бүтээх тэндээ ингээд эрэл хайгуул хийхгүй ингээд нэг юм копидмар. Бэлэн юмыг копидмар штэ. Нэгд хоёрт даатгамар байхгүй. Чи залхуурл ер нь хариуцлагаас өгж байгаа. Даатгамар штэ. Нэг л одоо нэг мэдхгүй одоо хин чи өрсөж юм уу сэлмээ суглаад л одоо ингээл те морь унж дахиад юу дүүгүрдэг ч өстой энэ те мэдхгүй сүултээ бүр танк унаа явж исэн штэ тэг хүнд одоо бүр тийм амар юу өгч штэ одоо тийм бас аимшигтай мотивац өгч байгаа хгүй баатар өсрөө тэгшин тэгээд тэр булмотоор та нарыг өөрсдөө явал яах вэ түүхэнд бол айц үсттэй түүхэнд бол ер нь бол том их мэдлүүд буцаал тэгэл одоо нухчин дардаг те хэлмэгдүүлж ирсэн хамаагүй урт штэ ер нь. Тэгээд тэр одоо би хэлээд тааш дэлхийн одоо энэ оюун санааны архив ингээд хийж ирсэн юм чинь бодтой. Жишээ нь Волтер яагаад их мэдлэг ялцардаг гэж хэлсэн те. Тэр чинь ингээд нэг төрийн дэглэм мэглэм үүснээс хойш ингээд үссэн л бол ялзраа те. Хяналт хэрэгтэй байдаг, буцаад хүчрхийлдэг энэ төр учраас тэр чинь судлаад ингээд юм хилээд өгсөн байж штэ. Тэрнтэй адилхан та нар ямар нэг ингээд тэр хүний хүч мүч сайн сайхан тэр тухайн хувь хүний индивидуал дээр биш бид нар бүгдээрээ энийг spontaneous order гэж бас хэлээд байгаа юм л та. Зарим утгаараа бол Монгол бас амар гоё юм юу байхгүй. Дор бүрний хөдөлгөөнтэй юм бас ийм давуу талтай л та зарим орныг бодвол ялангуяа сүүлийн 2-3 жил их тийм болоод ирлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг эн чинь гоё юм нийгмийн дэглэм юм эн чинь өөрөө дэг журам гэх юм уу гоё ийм органикар тий. Нэг тэр хин жишээ нь Хайек бол нөгөө нэг хүн бүжигс нэг юм зах зээлийн газар байдаг шүү дээ. Тэнд хинч босс шүү дээ. Хүн болгон л ингээл гоё өөрийнхөө тэнд ямиг хийж штэ. Тэр шиг л бид нар энэ ер нь улсын оролцооны хувьд ч гэсэн ер нь бол баг тийм байх хэрэгтэй юм байл. Тэгэхээр энэ аюулгүй медиалны одоо нийгэмд дэлхийд дээр жишээлх юм бол орлого хуваарлтын хувьд ч гэсэн идеалаас улам жишээ нь холдоодох жишээ тэ. Сүүлийн 50 жилийн чиг хандлага бол. Тэгэхээр бид нар нэг тийм хаа нэг газар юм төгс юм байгаал тэрийг бид нар нэг амар гоё баатартай орны систем хулах гал эсвэл эдний ил одоо үйлдвэрлэлийн систем юм байна. Энтэр гэхээр бас загвар яг үндэ бас бүтэн үүснэг үгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр хүчтэй баатар авраад энтэр гэдэг бол энэ бол ерөөхдөө нэг тийм бас тэр патримониал гэдэг яг системийн хайлтар бол эзэн одоо юуны мастер баатар болын шинжтэй ч юм уу те тэрнээс үлдсэн чиний тэр нэг хамгаалалт хүссэн ч юм уу тэр бас сэтгэл зүй байгаа шүү дээ. Тийм тэгээд танк хүнж явж байгаа яах вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй шүү дээ. Одоо ингээл ер нь захаасаа таах уу өнөөдөр хоёул тим яриад яах уу? Тэгээд захаасаа ер нь ингээл бас нэг эвүүл байгаа шүү дээ. Айц үстэй л. За хоёулаа чинь бас цаг шахуу айгуу гоё ярилцлаа. Тэгээд би бол өөрийнхөө хэмжээнд асуухыг айгуу ярилцахыг хүсэж исэн юмнуудаа бас асуулаа. Тэгээд танд одоо өөр үлдсэн юм байна уу? Өөр одоо подкаст сонсогчдод уншсан хүн чи ер нь тэгэл одоо өөрийнхөө нөгөө магадгүй бүтээсэн хувцас бүтээгээд өмссөн байхыг харах гоё идэх шиг л уншаасаа л гэж бичиж байгаа юм чинь уншсан үнтэй энэ төр ярилцах бол амар гоё байхгүй тий баярлалаа уншаад ийм өөрийнхөө сэтгэлийг хуваалцаад ярилцсан. За ингээд хоёлаа одоо дуусгая да тий манай урилгыг хүлээж авч одоо сизон маань 7:40-тай байгаа. Тэгээд одоо хаалтыг та ерөөхдөө хийж байгаа байхгүй юу? Тэгээд урилгыг хүлээж авч ингээд аюу гоё чөлөөтэй ярилцсанд маш их баярлалаа. Тий. За энийг үзэж байгаа бүх хүмүүст баярлалаа. Монголын ард түмэндээ. За окей. Ингээд подкастаа дуусгах тий. За бай.